За бүгдээрээ юмор өмдөд. Бүгдээрээ сайн байцгаана уу? За манай дээд анхудаа намайг энэ байранд орсноос хойш юм өрөмдөд байна. Тэгээд би бичлэгээ хийх гэж суугаад бүх юмаа бэлтжээд байдаг. Дээр юм өрөмдөд байна. Энэ асуудлыг яаж хийх вэ? За сайн байцгаана уу? Намайг анх удаа үзэж байгаа хүмүүс хамбал намайг Нямэрдэн гэдэг. Би Намихо гэдэг энэ сугаараа өөрт таалагдсан гаджетуудын талаар дээрээс нь эдгээрийг ашиглаад яаж productivity-га нэмэгдүүлдэг талаар бичлэгүүд хийдэг. Тэгээ энэ удаагийнхаа бичлэгээр болохоор би iPad сонгож авсан байгаа. За би нэг сар гарan бараг 2 сар iPad ашигласан. Тэгээд энэ ашигласан туршлагаасаа та бүхэндээ би 100% дижитал шилжилт хийсэн гэдэг ийм бичлэг хүргэж байна. Тэгээд би яагаад iPad авсан шалтгаан болоод дараах 10 зүйлсийн талаар бүгдээрээ ярилцсан. Хамгийн нэгдүгээр би 2 сарын хугацаанд iPad ашигласан experience, хоёрдугаарт нь болохоор дижитал шилжилт хийсэн талаараа ярих гэж байгаа учраас тэмдэглэлийн дэвтрээ, бүх тэмдэглэлийн дэвтрээ яаж iPad руугаа шилжүүлсэн, төдийлээс болон planning-а би яаж iPad руугаа шилжүүлсэн. Тэгээд энэ дээр Para system гэдгийг ярилцсан. За тэрний дараа болохоор хэдүүлээ электрон самбар байдлаар би хэрхэн iPad-а ашигладаг талаар ярилцаад дараа нь Kindle байдлаар хэрхэн ашигладаг. Kindle гэдэг ном уншдаг төлөвлөдөд та нар мэддэг бах. Kindle байдлаар хэрхэн би iPad-а ашигладаг вэ? MacBook Pro-гийнхаа 20 дугаар дэлгэц болгож ашиглаад хэрхэн productivity-га нэмэгдүүлдэг талаар ярилцаад түүний дараагаар болохоор миний өөрөө би хичээлээ сургуулаа сайхан төгсөн. Гэхдээ тэрнээс гадна яг өөрийгөө хөгжүүлэх study tool байдлаар хэрхэн ашигладаг, өөрийгөө хөгжүүлэх ямар боломжууд байдаг талаар ярилцсан. За тэгээд digital art сурах маш их сонирхол байгаа. Тэр талаараа хэрхэн өөрийгөө iPad дээр хөгжүүлж болох. Хамгийн сүүлийнх нь болохоор би та нарт iPad авах гэж байгаа хүмүүст зөвлөгөө өгнө. Тэгээд хүн болгон заавал iPad авах хэрэгтэй мó гэвэл үгүй. Ягаад тэгэхээр iPad бол зүгээр л нэг нэмэлт түүл. Та нарт компьютер байж болно. Гар утас байхад хангалттай ажлуудаа, хичээлүүдээ амжуулж болж байгаа бол заавал iPad авах шаардлагагүй. Гэтэ эдгээр миний өгж байгаа зөвлөгөө, нийт ашигласан туршлагуудыг сонсоод та нар маань iPad надад үнэхээр хэрэгтэй юм байна гэж бодох юм бол аваарай гэж зөвлөнө. Гэхдээ iPad-ыг хүмүүс тоглоом тоглох зорилгоор хүүхдүүд агиух ашиглаад байдаг. Тэгээд iPad-ны дэлгэц миний ашиглаж байгаа нь iPad Air 4. Тэгээд 10.9 инчийн дэлгэцтэй. Тэгээд iPad-а хаанаас авсан бэ гэж хүмүүс асуух бах. Алимхан Store гэдэг байдаг. Тэгээд Монголд бол хамгийн хямдхан нь Алимхан байна гэд яг iPad-ны хувьд Алимхан байна гэд манай найз бас iPad авчаад хэлсэн учраас би шууд тэр өдрөө шийдээд iPad авсан. За тэгээд дээрэс нь iPad-а авахдаа iPad-ын дангаар болохоор би 2 сая 300-аар аваад энэ балан болохоор 450 мянган нийлээд 2 сая 750 мянган төгрөг болсон. За тийм учраас нэлээд тийм хямдхан зүйл бол биш. Тийм учраас та нар маань яг хэрэгтэй гэж бодсон үедээ аваасаа гэсэн үднээс энэ хөө бичлэг хийж байгаа. Дээрээс нь iPad-а аль хэзээ аваад ашиглаж байгаа хүмүүс ахын бол энэ бичлэгийг үзээд иймэрхүү байдлаар нэмэлт ашиглах аргууд байгаа юм байна гэдгийг мэдэж аваарай гэж хүсэж байна. За тэгээд хэдүүлээ бичлэг рүү авцгаая. За хамгийн нэгдүгээр болохоор маш олон төрлийн тэмдэглэлийн дэвтэр, to-do list-үүдээ ингэж гараараа бүгдийг ингэж бүрчлэн ингэж бичээд дараад явдаг гэсэн. Тэгээ яг гараар бичгээд гоё. Тэгээ ингээд дарахаар кайфтай. Гэтэ ингээд надад ийм нэг дэвтэр, тэгээ project-ийн дэвтэр, тэгээ дахиад ингээд санаа төрүүл орж идэг дэвтэр. Тэгээ дахиад надад global nomad дэвтэр байгаа. Тэгээ тэр дэвтрийг тэр сайн болдоггүй. За тэгээд ингээд global nomad дэвтэр болохоор би бэлэн авсан. Гэтэ нэлээд үнэтэй дэвтэр гэж би санаж 76 мянган төгрөг тий. Тэгээ тэн дээр болохоор яг ийм structureтай тэрнийхэн дагаа бүтцтэй, тэрнийхэн дагаа асуултуудтай хариулаад жилийнхаа төлөвлөгөө, хагас жилийнхаа төлөвлөгөөг, өдрийнхөө төлөвлөгөөнүүдийг бичээд явдаг байсан ч гэсэндээ яг би өөрийг хүсснээрээ хийх надад тийм creativity байхгүй байсан учраас би тэр дэвтрээ 4 сар 5 сар яг тасалгүй маш сайн хэрэглээд тэгээд хэрэглэгээ болоод сүүлрүүгээ зөвхөн to-do list-тэй хийдэг байж байгаа. Тусдаа дахиад ийм reflection note гэдэг дэвтэр гаргасан. Тэгээ тэр нь болохоор миний ирээдүйн төлөвлөгөө, жилийн дараа юу хийх, хагас жилийн дараа юу хийх, 5 жил яриг үүрэг харж байгаа гэдэг өөрийгөө илүү холын зорилгоудаа сануулгах зорилгоор тийм дэвтэр нээгээд бичээд 7 хоног болгон бичээд явдаг. Тэгээд гэсэн чинь миний дэвтэрнүүд амар их ерөөсөө зэгцгүй байгаа юм шиг надад санагдаад тэрийг маань болохоор Good Notes хамгийн сайн шийдэж байгаа. За Good Notes дээр болохоор сарын нэг төлөөд $5 $6 $599 $6 төлөөд Монгол мөнгөөр нэг 24 мянган төгрөг болж байсан. За тэнгүүтээ
GoodNotes дотор болохоор за дэвтэр үүсгэх гэх тэнгүүд дэвтэр юм уу фолдер үүсгэх гэдэг байгаа. За дэвтэр үүсгэлээ гэх тэнгүүд дэвтэрнийхээ хавцуудыг ингэж сонгож болдог. За би жишээ нь хэлтэй холбоотой дэвтрүүдэд дандаа энэгээр сонгоно гэдэг ч юм уу. За тэгээд дараа нь цаасны хэмжээг сонгож болно. A5 юм уу, A4 юм уу, A7 юм уу, A3 юм уу гэд. За тэгээд хүндлэн юм уу, хэвтэй юм уу гэдгийг сонгоод за тэгээд бичигдэх хилээ сонгоод за тэгэнгүүт доторх цаасныхаа төрлүүдийг сонгож болдог. Энэ бол бүр супер. За хэрвээ төлөвлөлт хийх дэвтэр бол эдгээрээ сонгоно. За тэгээд нүдээ амраах зорилготой дэвтэр юм уу гэх мэтчлэн ингээд сонгоод тэгээд дэвтрээ нэгээд шууд бичих боломжтой. За би энэ дээр болохоор бүжаа дэвтэр нийтлээ. За тэгээд наалт ийм бичих зорилтын би наалт наац учраас яг дэвтэр дээр бичиж байгаатай ямар ч ялгаа байхгүй. Ийм мэдрэмж төрдөг. За тэгээд би GoodNotes дээр тусдаа яг GoodNotes ашиглаад яаж хичээлээ хийж болдог, яаж тэмдэглэл бичиж болдог, яаж PDF-ийг эдит хийдэг, дээр нь суралцдаг талаар тусдаа бичлэг хийх болохоор энэ хүртэл бид би энэ дэвтрүүдийн оронд iPad сонгосон. За сая тэмдэглэл хийдэг арга барилаа болохоор GoodNotes гэдэг аппликейшн руу шилжүүлсэн гэж байна. За тэгээд төлөвлөгөө болоод өдөр тутмын прожектууд би дан ганц нэмээ нэгэн ажил хийхгүй, энд нэг прожекттэй, энд нэг хятад хэл заадаг, энд нэг контент хийдэг, энд нэг YouTube дээр контент хийдэг, энд нэг Instagram хөгжүүлдэг гэдэг маш олон төрлийн зүйлүүд ингээд надад зэрэг давхцаад явж байгаа. Энэ нөхцөл болохоор би яг productivity-гээ алдахгүй тулд Notion гэдэг төлөвийг ашиглаад. За тэгээд Notion-ыг болохоор сүүлийн үед хүмүүс маш сайн мэддэг басан баг. Тэгээд би болохоор яг ашиглаад 1 жил болж байна. Гэхдээ тогтмол ашиглаад болохоор сүүлийн 2 сар болж байна. Өмнө нь болохоор яг юм үндсэн гоё темплейт системээ олоогүй байсан учраас үе үеийн орж ирж нэг жоохон эдэлж байгаа Notion-с гараад авчдаг гэсэн бол өнөөдөр би Notion-ыг өдөр болгон өдөр тутамдаа ашигладаг болсон байгаа. За Notion дээр болохоор би Para гэдэг системийг ашиглаж байгаа. Para гэдэг систем нь болохоор Pin Projects in areas earn resources энэ болохоор archives гэдэг. За эхнийх нь болохоор project-уудаа бичнэ. За тэгээд тэр нь ямар area-д хамааралтай байгааг нь бичээд тэгээд тэрэнд нь хариалагдах resource-уудаа олж бичээд тэгээд archive хийгээд болоод дууссан зүйлүүд archive хийх. Тэгээд дээр нэмэлтээр би дахиад action гэдэг хэсэг оруулж ирсэн байгаа. За та нарт би одоо өөрийнхөө Notion-ыг үнэхээр нүр бардам харуулж чадна. Яг тэгэхээр би Notion дээр миний за ганцхан ингээд хоёрхан хэсэг байгаа. За 8-оос Para гэдэг. За хоёр дахь нь болохоор templates might be used гэдэг. Би энэ тэндээс олсон гоё template-үүдээ хадгалдаг. Ингээл болоо. За тэгээд 8-оос Para дотор болохоор ийм knowledge hub-ууд байгаа. За энэ дээр би ингээд type-аар нь хүссэн олж мэдсэн article бүх юмудаа энэ дээр оруулаад ирнэ. За тэгээд actions-ууд маань байна. За энэ болохоор би Kanban-аар эсвэл default-аар ингээд хийж байгаа зүйлсүүд маань энд харагдчихэв. За тэгээд доошлуулангууд нэг хийдэж байгаа project-ууд байна. За тэгээ энэ project нь явуураараа ямар areas буюу ямар хүрээлэл хамрагдаж байгаа. Тэнгүүд энэ дээр би өөрийгөө хөгжүүлэх байгаа юм уу? Эсвэл ингээд ямар нэгэн тодорхой зорилгын хүрээнд байгаа юм уу гэдэг эдгээр том area-нууд байгаа. Тэгээ хамгийн давталт нь болохоор area-ийнхэнд өөр нэг view буюу энгийн default view нь. За тэнгүүд энэ нь ямар хамааралтай project-ууд давхар явж байна. Ямар хамааралтай action-ууд явж байгааг би нэг дор харах боломжтой. За тэгээд энэ resource-ууд archive тэгээ миний notes. За notes нь хүртэл миний ямар area-д хамааралтай байгааг нь ингээд бүгдийг багцсан гэсэн. Тэгэхээр энэ маань том ингээд арга яс нэгнтэйгээ холбогдсон ийм том хэрэгсэл болж чадсан гэж би хувьдаа бодож байгаа. Тэгэхээр өнөөдөр миний хийж байгаа жижигхэн action цаанаа магадгүй миний creator болох digital creator болох энэ мөрөөдөл гэдэг юм уу энэ area-д хамааралтай. Тэгвэл энд хамааралтай resources гингүүд эндээс би энэ article-ыг унших, эндээс би энэ мэдээллийг авах. Тэнгүүд notes гингүүд энэ нь энэ action-ийн notes, энэ project-ийн notes гэдэг. Ингээд бүх юм маань нэг цогц том систем тоогдож чадсан. Тэгээд би энийг хятад контентууд үзэж аваад мэдээж аваад тэгээд энийг хэрэгжүүлээд явж байгаа. Энэ дээр бүр тусдаа супер том гоё бичлэг хийх хүсэл байгаа учраас энийг хэдүүлээ бас энд хүргээд авахъя. За дөрөвдүгээр болохоор би iPad-а электрон самбарт байдлаар ашиглаж байгаа. Би сүүлийн үед 8-охоо Chinese гэдэг нэртэй Instagram хөлөө тэрэн дээрээ би хятад хэлтэй холбоотой бүх контентуудыг оруулж явж байгаа. Тэг хятад хэлний багш гэдэг энэ одоо үргэлжлэл дээр сүүлийн 3 жил ингээд хүмүүст заагаад явчихсан учраас нэгээ илүү гоё хүртээмжтэй байлаа гэдэг үднээс хятад хэл заагаад явж байгаа. За тэгээд яг лаптопн дээрээ өөрийгөө харуулад тэгээ скринээ шеэр хийж агаад яг самбартай харьцаж байгаа юм шиг PPT-ийн дээрээ бичээд яваад тэгээ хүүхдүүдтэйгээ харилцаа тавьдаг. Тэгэхээр ер нь бол баг надад танхимаар орсноос илүү үр дүнтэй байгаа юм шиг санагддаг. Хүмүүс бүгдээрээ тухтаа яг өөрийнхөө ширээнийхээ ард хичээлээ хийгээд суух боломжийг
энэ карантины үе бид нар толгосон. Тэрнээс хойш болохоор бид нар ингээд энэ зүйл дасчихсан. Тийм учраас электрон самбар байдлаар ашиглахад бол үнэхээр яг багш нарт бол үнэхээр супер. Яг шинэ үеийн юм нэвтрүүлгийг хичээлээ илүү сонирхолтой болгоё гэж бодож байгаа багш нар байх юм бол iPad дээр Apple Pencil ашиглаад бичгээд бол хамгийн супер байгална. За дараагийнхнаас болохоор iPad-а Kindle байдлаар ашиглаж байгаа. За Kindle болохоор электрон номын хэрэгсэл гэж та нар мэднэ. За тэгээд нүд өгтөхгүй яг ном уншиж байгаа, цаас ном уншиж байгаа юм шиг байдаг гэж мэднэ. Гэхдээ Kindle-ийн хувьд болохоор тийм хямдхан биш. Сүүлийн үед гарч байгаа 450-аас 500 сая төгрөгийн хооронд байдаг. Гэхдээ iPad-н дээр iPad маань өөрөө 256 GB багтаамжтай тийм. Тэрэн дээрээ бүх хэрэгтэй ном, PDF юу лэн тэр болгоныг татаад зулгаж орж ирээд Apple-ийн өөрийнх нь Books гэдэг нэртэй аппликейшн байгаа. Тэрэн дээр нээгээд хүснээрээ тэмдэглээд хайгаа dictionary ашиглаад бүр супер ашиглах боломж байдаг. За хэрвээ нүд өвтнө гэж яаж авах юм бол гэрлийн багасгах, шаргалт уяатай болгох гэд маш олон төрлийн боломжууд байгаа учраас тэрэн дээр тусдаа 500 сая төгрөг өрөөд Kindle авах юм шаардлага байхгүй байсан учраас Kindle авах гэж бодож байгаа. Шууд iPad гэдэг энэ хөрөнгө оруулалтыг өөртөө хийсэн байгаа. 6 дугаар болохоор Sidecar гэдэг нэртэй Apple-ийн MacBook Pro-г ашигладаг. Тэгээ MacBook-ээс шууд iPad-а хажуу талд нь тавих байдлаар ашиглаад Sidecar 2 дэлгэцтэй ажиллах боломжийг өөртөө бүрдүүлж байгаа. За 2 дэлгэцтэй ажиллах нь үнэхээр амар байдаг. Ялангуяа ингээд research хийж байгаа, судалгааны ажил хийж байгаа тохиолдолд яг бичиж байгаа юм хажуулагын дэлгэцэн дээр гарч ирээд за яг хайлт хэсгүүдээ үндсэн дэлгэцэн дээр хийж явах. За дээр нэмэлтээр бүр буцаа хүртэл давхар холбож болдог. Тэгэхээр Apple-ийн бүтээгдэхүүнүүдийг бүдээн зэрэг ашиглаж байгаа тохиолдолд аль аль нь руу маусаараа шилжээд явхад энэ бол үнэхээр супер санагдсан. Энийг iPad авахаас өмнө мэдгүй байж байгаа. iPad авсныхаа дараа мэдсэн. Тэгээд энэ бол миний хувьд бол маш surprising гоё мэдээсэн. Тэгээд одоо хүртэл байнга өдрөө тулган яг ажиллаж явахдаа болохоор iPad-а тэмдэглэж бичихгүй үедээ Sidecar гэдэг төлөөр ашиглаж хийж явж байгаа. Дуурт нь болохоор бүх хэлний аппликейшнууд, за Duolingo, дээрээс нь нэмэлтээр англи хэлний хичээлүүд үзэх, бичлэгүүд үзэх, тэгээ би англи хэлийг академик түвшин рүү хөгжүүлэх, writing skill-ээс ажиглая гэж бодож байгаа учраас энэ тал руугаа хөгжихэд бол надад ийм study tool маш шаардлагатай байсан. Энэ бол угаасаа iPad хамгийн их одоо хичээлээ хийх дуртай, productivity ярьдаг бүх хүмүүс iPad-ыг байнга ашиглаж өдөр тутамдаа ашиглаж явдаг. Тэгээ энэ дээр би сүүл найз залуугаасаа Skillshare гэдэг маш гоё бэлэг авсан Skillshare-ийн эрхийг надтай хувааж байгаа. Тэгээд бид хоёр хамтдаа Skillshare-ийн гой хичээлүүд үзээд. За энэ нь миний дараагийн ярих байгаа хэсэг болох digital art хэсэгтэй холбогдно. Би маш тийм creativity сонирхолтой байна гэдгээ сүүлийн үед өөрөө мэдээд байгаа. Би бичлэг хийх дуртай, би зураг эдитлэх дуртай, зураг авахлах дуртай. За тэрийг илүү гоё юм creative эдитлэх, creative харуулах. Дээрээс нь би YouTube хийж гин, Намихаа Chinese гэдэг Instagram хөдөлж гин, илүү social media дээр гоё сонирхолтой юмнууд оруулахын тулд надад digital art-ыг сонирхох хэрэгтэй шаардлага байгаа. Би бичлэг дээр гоё юм бобл янз бүрийн өөрөө зураад анимашн оруулаад илүү гоё хиймээр байна. Тийм учраас энийг суралцаад надад Skillshare хамгийн их тус болж байгаа. Өмнөөс үеийн хэсэг нь болохоор андар маань үнэхээр яг авах хэрэгтэй гэж бодож байгаа юм бол саяны зүйлсүүд яг өөрт чинь нэр шаардлага байна уу? Зүгээр л лаптопн дээрээ, эсвэл MacBook дээрээ, суран компьютер дээрээ хийх боломжтой, гар утсаараа ажлуудаа амжуулах боломжтой байх юм бол заавал ингээд 3 сая төгрөг хүрээд iPad аваарай гэж ерөөсөө зөвлөхгүй. Тийм учраас саяны миний ярьсан зүйлсүүдийг сонирхоод үнэхээр надад iPad хэрэгтэй юм байна. Би iPad авчих юм бол илүү мундаг хүн болж чадах юм байна гэж боцсон үедээ аваарай гэж зөвлөж байна. Би баг энэ шийдвэрийг сүүлийн 3 сар бодож агаад тэгээд өөртөө зорилго тавиад авсан. Тэгээ би ихтэй заан контентуудаа хийн. Дээрээс нь нэмэлтээр бичлэг эдитлэхэд Apple Pencil-ээр эдитлэхэд маш урамтай байт юм билээ. Тийм учраас iPad-ыг сонгосон байгаа. Тэгээ бодгоо миний iPad-ны гоё case, keyboard хятадаас ирнэ. Тэгээ гоё балны гоё надаг цаас эдэр авсан байгаа. Тэдэр маань ирэхээр би гоё unboxing бичлэг хийн. Тэргээр бүгдээр хамтдаа болцгаая. Тэгээд миний сувгтай надтай хамт байсан маш их баярлалаа. Бодгоо дараагийн сонирхолтой помидортой цагуудаар уулзцгаая. Баяртай.